За бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйд суралцах, хамтран ажиллах, харилцан туршлах солилцож, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор сургалт зөвлөгөөн Төв аймгийн 100 мод хотны 3 дахь өдрөөр үргэлжлэж байгаа юм. Улс орны тархи болсон боловсролын салбарын нэр хүнд өгөөж хамгийн сайн байх ёстой. Гэрэлт ирээдүйд болсон хүүхдүүдийн алс хэтийг тодорхойлох агуулга бүхий салбар учраас болж өгөхгүй байгаа асуудлаа зохих төвшөнд ярьж хэлэлцэх, гарц гаргалгаагаа ярилцдаг зөвлөгөөнийг жил бүр уламжлуулах зохион байгуулдаг билээ. Ерөнхий боловсролын сургуулийн цөм хөтөлбөр гэж байгаа. Ингээд энэ цөм хөтөлбөр дээр өнгөрсөн хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш нар одоо энэ үгээр явлаа. Сүүлийн жилүүдэд сурагчдын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ачаалал эрс нэмэгдлээ. За багш нарын ачаалал эрс нэмэгдлээ. Тэгсэн мөртлөө ийм их ачаалалтай суралцж байгаа мөртлөө сурагчдын чанар одоо ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа сурагчдын чанар бол үнэхээр хангалтгүй байна. Яагаад гэвэл эсэлтийн ерөнхий шалгалтын босго оноогоо давж чадахгүй байна гэдэг ийм асуудлууд маш их яригдж байна. Тэгээд сая боловсролын яамн дээр яг бодлогын газрынхаа хүрээнд энэ асуудлыг яриад ер нь энэ цөм хөтөлбөрийн хэрэгжилт, цөм хөтөлбөрийн одоо агуулга дээр нэг дүн шинжилгээ хийх нь зөв юм байна гэд яг одоо газар дээр нь ажиллаж байгаа дунд сургуулиудад ажиллаж байгаа багш нарыг одоо хөдөө орон нутгаас авчиръя гэд 21 аймаг 9 дүүргээс 10-аас дээш жил ажиллаж байгаа мэрэгчлэр ажиллаж байгаа багш нарыг шилдэг багш нараас авчирж байгаад ингээд үндэсний баг ажиллаж байна. Энэхүү зөвлөгөөнд оролцож байгаа багш нар ялангуяа суур боловсролыг ягштал сургахад саад болж байгаа учраас шалтгаануудыг илэрхийлж үр дүн сайтай байхын тулд хэрхэн арга хэмжээ авч ажиллавал сайтар болох вэ гэдэг дээр санал дүгнэлтээ хэлж өгсөн юм а. Таны мэдгүй төвшнөөс 4 буюу түүнээс дээш төвшөнтэй үйл ажиллагаанууд их байгаа учраас дэвтэрт 1-2 зүйлийн үеийг ойлгуулж ингэж яваад бус нь хоцрогдоод байгаа учраас хүүхэд өөрөө бие даад суралцах асуул ажлуудыг ихсэн оруулж өгөх зүгээр юм болов гэж бодож байна. За хамгийн сүүлд нэг хэлэх зүйл бол юу вэ гэвэл багангийн хувьд олимпиадыг зогсоол яах юм бэ? Олимпиад байгаа учраас багш нарын үнгээр, багш нарын нөгөө принцип, багш нар нөгөө одоо яг цөм хөтөлбөр дээр бол нэлээд сайхан тодорхой заагаад өгсөн байгаа боловч төрүүлж уншихгүй олимпиад орж чадахгүй. Тэгэхээр төрүүлж уншилт явал 12 сард Эрдмийн баяраа хийж байна, 1 сард хийж байна, 2 сард хийж байна. Яг улсын сургуулиуд 4 сард хийгөө төрүүлээ дадлаг туршлагатай багш нар олимпиадад хурдхан орохын тулд нөгөө хүүхдүүд тэр дунд нөгөө ялгуутай хүүхдүүд маань асуудалд ороод ойлгох асуудлууд маш их байна. Тэгэхээр улсын хэмжээнд бага ангид олон улсын ч одоо дотоодын ч олимпиадуудыг бүр зогсоож өгөх юм бол багш бид нар цөм хөтөлбөрөөр илүү давуу байна гэж хэлмээр байна. Манай улсын боловсролын системийг зарим тал дээр нэг гажуудалд хүргэж байгаа зүйл бол маш ойрхоноор ерөнхий стандартаа өөрчлөлтөд байгаа гэдгийг холбогдох хүмүүс ч хэлж байна. Сүүлийн нэг 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт 4 жилийн давтамжтай 5 жилийн давтамжтай өөрчлөлтүүд орж ирсэн л дээ. Тэгээ энэ олон удаагийн ойрхон өөрчлөлтүүд багш нарын арга зүйд, хөтөлбөрийн агуулгад тэгээ сурах хүчгэд үнэлгээгээд зөндөө зүйл нөлөөлж байгаа. Тийм учраас цааш бид нар хөтөлбөрийг яаж тогтвортой тодорхой давтамжтайгаар өөрчилж байх юм. Энд ямар бодлого барих вэ? Хөтөлбөр мэдээж боловсруулагдаад өөрчлөлтөд шинжилгээтэй гарна. Энийгээ яаж засаж сайжруулж авах юм гэдэг зүйлийг бид ярьж байгаа. Ийм учраас энэ хөтөлбөрийг засаж сайжруулахын тулд хөгжүүлэхийн тулд яг орон нутаг дээр нэгждэр энэ хөтөлбөрийг бариад яг хэрэгжүүлээд нутагшуулаад явж байгаа багш нарын оролцоотой өнөөдрийн үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Нийтдээ бид нар нэг 5 чиглэлээр дадлага ажил хийж байна. Нэгдүгээрт яг ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлөвлөгөө, агуулгын багтаамж, агуулгын төвшин, хичээлийн цаг, одоо тэр агуулгын хоорондын харьцаа, багшийн ачаалал, суралцагчийн ачаалал, сургалтын зохион байгуулалт гэсэн зүйлүүд дээр яг нэгждэр, сумын төв дээр, баг дээр, аймгийн төв дээр ажиллаж байгаа багш нар энийг хэрэгжүүлэхэд ингэж байна гэдэг энэ зүйлийг өөрсдөө гаргаж ирж байгаа. Жишээлбэл суур боловсролын түвшинд бүх судлагдж байгаа хичээлүүдээр суралцах зорилтууд ажиглаж байна. Аль төвшөнд аль хичээлийн суралцах зорилт хамаагүй өндөр байгаа. Судалж байгаа цагтаа багтаж байгаа юм. Тэр судалж байгаа цагт багтахгүй байгаа. Тэр суралцах зорилтуудыг цааш яаж авч явах юм бэ гэдэг. Тэгээд 1-ээс 12 дугаар ангийн бүх төвшөнд аль анги дээр тэр агуулга ч юм уу суралцах зорилтын тоо ч юм уу
агуулгад төвших байгаа бэ гэдэг дээр бүгдэн дээр ингээд судалгаа хийгээд гаргаж Хичээлийн жилийн бүтэц ойр ойрхон өөрчлөгддөг. За энээс болж багш нарын хөтөлбөрөөр хэрэгжүүлэх үр дүнд хүрэхэд бас асуудал гарч байна. Агуулгаан шахах, чадвар эзэмшүүлэхэд илүү цаг зарцуулах. Энэ нь болохоор хүүхдэд эргээд бие дааж ажиллах, гэрийн даалгаврын тал дээр ачаал нь нэмэгдээд ачаал болж ирж байна гэж харж байгаа. За сургагчийн тал дээр бага усралт бол бүр хангагдж байгаа. За суур болон ахлах усралтын 40% нь сургагчид хангагдж байна. За үлдсэн хэсэг нь яагаад эндээ асуудал гараад байна гэхээр сураг бичгийн худалдаа борлуулалт дээр бас нэлээд асуудал хүндрэл үүсэж байгаа. Хангалт бага байгаа сургагчийн хангалт. За хөдөө орон нутагт худалдан авалт хийхэд нэгждээр ажиллаж байгаа тийм худалдаа үйлчилгээний газар нь байхгүй. Байвал өндөр үнэтэйгээр гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дээр бас нэг зохицуулт хийж өгөөд тэгээ орон нутагт газар дээр нь үйлчилж байгаа тийм сургагчийн худалдааны борлуулалтын цэгүүдийг холбож өгвөл бас энэ асуудлыг шийдвэрлэх бас нэг боломж байна гэж харж байна. Гэх мэтлэн тус салбарт шаардлагатай байгаа зүйлсийг хэрхэн оновчтойгоор шийдвэрлэхээр тэд хурал зөвлөгөөнийг зохион байгуулж байна. За мөн их сурвалжийн хэлснээр урд өмнө ийм төрлийн зөвлөгөөнд судлаач юм уу? За ихтэй сургуулийн багш нар л илүүтэй хамрагдаж, сум суурин гэх хамгийн бага нэгжид хүүхдэд хүрч ажилладаг багш нар туслах төдийхнөр оролцдог байсан учраас за үр дүн сайтай байгаагүй гэдгийг хэлж байгаа юм. Харин удаагаас эхлээд боловсролын салбарын хамгийн анхны нэгжид хүүхдэд хичээл зааж байгаа багш нар өөрсдөө хамрагдаж байгаа учраас үр дүн сайтай байна уу гэж харж байна гэлээ. За багш нар хамгийн их ярьж байгаа юм бол өмнө нь дандаа ихтэй сургуулийн багш нар мэрэгжлийн судлаач эрдэмтэд энэ ажлыг хийгээд бид нарыг ингээд хавсрах байдлаар юм уу туслах байдлаар ингэж оролцуулдаг байсан. Өнөөдөр бол энэ танхимд нэг ч ихтэй сургуулийн багш, нэг ч судлаач ажиллахгүйгээр дандаа ерхий боловсролын сургуульд 10 буюу тэрнээс дээш жил ажилласан манай одоо улс орны өнцөг болон бүрээс ирсэн багш нар ажиллаж байна. Ямар ч тач 5 хоногийн хилцүүлэг зөвлөгөөнийг үргэлжилж байна. Улс орныг боловсролын төвшингээр нь ангилж энэ нэргэд хөгжилтэй салшгүй холбоотой уялдаж явах ёстой юм а.